Yay Ponies гэд вебсайтаас уг нь ангиудаа татаж авч ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь season 4-өөс эхлээд ажиллахаа болцсон. Тэгээд жоохон чанаргүй бичлэгүүд ашиглаад байгаа шүү. Sorry. 6-гийн нэг дээр Cadence гүнж Shining Armor 2-ын хүүхдэн төрсөн. Тэгээд Baptism гэдэг шиг Crystalline гэд ёслол хийх гээд нөгөө хэдэг өрцөн байдаг. Тэгээд Starlight-ийн нөгөө багын найз штэ Sunburst. Тэр болохоор тэр болрын эзэнт гүрэнд ажилладаг гэдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд ашгуудаа багын найзтайгаа дахиж уулзсан байна гэдэг Twilight дэмжиж. Starlight болохоор жоохон сандраад. Тэгээд нэг юм уулздаг. Тэгсэн чинь Sunburst тэр багтаа гарч исэн шиг амар гоц авьяастай шидтэн болоогүй зүгээр эрдэмтэн болсон байдаг. Яг өөрөө ийчэд гартаж хийхтэр бол тийм сайн биш. Гэхдээ маш их мэдлэгтэй тийм пони болсон байдаг. Twilight-ийн ах нь бүр ингээд амар олон шөнө унтаагүй шинжтэй бүр ингээд царай алдаад мяарцсан баг хагас галзуу байдалтай өгтөж авдаг. Яагаад гэсэн чинь хүүхдэн ингээд Alicorn төрсэн заяа. Шууд төрөнгүүтээ ингээд мессеж ийчэд хэрэглээд амар явдаг байхгүй юу. Тэгж жагаад нэг муухай ашны хөдлөөд ингээд амар чанга орилоод өөлсөн чинь нөгөө болрын эзэнт гүрний хамгаалдаг болор зүрх унаад хагарчтیں۔ Тэгэл ойлгомжтой нөгөө нэг бүрхүүл нь алга болоод гаднаас ингээл хар утаа цасан шуурга орж ирэл бөө юм болоо. Эхэндээ Celestia гүнж Luna хоёр хар шуургатай жоохон тэмцэлттэй. Даанч яаж дийлэх вэ? Twilight-ийг угсаар байгаа тэр болор зүрхийг яаж сэргээх үү гэдгийг олцсон байхгүй юу? Тэгээд туршиж үзсэн чи ерөөсөө болохгүй юм. Тэгсэн чинь манай Sunburst-ийн хэрэг гинт гараад яагаад ажиллахгүй байгааг ингээ хэлээд өгчдөг. Болрын эзэнт гүрэнд амьдардаг Crystal Pony-нууд шүү дээ. Тэдний хүчээр цэнэглээд ингээд эргүүлээд амьдуулах боломжтой гэд шийдлийг гаргаад өгдөг. Тийм болохоор нөгөө baby-гийн баптизмыг хийхээр болчтой. Цасан шуурганд донд чамаагүй. Тэгэл хийгээл Crystal Pony-нууд ингээд хүчээ өгвөл нэг юм жижигхэн болор дотор хүчин шингээж агаад тэгээ нөгөө болор зүрх рүүгээ хийнгүүт эргээд нөгөө болор зүрх маань сэргээд тэгээд бүх юм хэвэндээ ордог. Энэ анги дээр Twilight-ийн аав ээж хоёроос гардаг. Ач охиноо харах гад хүрээд ирсэн. Саяны болсон үйл явдал дээр үндэслээд энэ baby-д Flurry Heart гэдэг нэр өгдөг. 6-гийн 4 дээр Cutie Mark Crusaders штэ. Cutie Mark нь гараад ирсэн. Амар баярлаад бүр ингээ хараад ханахгүй. Өдөржингөө уулзчаал Cutie Mark ямар гоё гэдгийг гайхаас цаашгүй хүмүүс болоод хувирцсан байхгүй юу? Тэснэ гинт хідүүлээ одоо Cutie Mark олцсон юм чинь ингээл болоо юм уу гэж явж ирсэн аа. Клубийнхаа шинэ зорилгыг тодорхойлдог. Бусад понинорт өөрсдийнхөө амьдралын зорилгыг олоход нь туслах гэсэн зорилго тавьдаг. Би тэгээ сая хальт гайхаад эдгээр хизээ Cutie Mark олоод авч өсч 5-19 гарт юм байна. Бас нэг юм жижигхэн хөөрхөн понинд туслаад гуруулаа ингээд улам сайн найзууд болоод хамт байгаад амар баярлаад бараг та хоёртай л хамт байвал Cutie Mark үрд олохгүйсэн чи яах юм байх вэ ухаад юм ярьжсэн чинь. Гуруулангийнх нь Cutie Mark-ын зэрэг гараад ирдэг. Тэгээ гуруулаа юм хоорондоо хос юм шиг бамбайтай. Голын символ болохоор 3 өөр. 5-5 дээр Spike-ийн би энэ амар захнаад байсан чинь одоо Луугийн хаан, Dragon Lord бүх луунуудыг дуудаад төртөө гаргаж байгаа. Тэгээд дараагийн Луугийн хаанаа тодруулъя гэд уралдаан зарладаг. Луугийн хаан ч өөрөө уг нь охинтой байхгүй юу? Тэгснэ охиноо битгий тэр уралдаанд орчи том хүчтэй биш болохоор чадахгүй гэд зөвшөөрдөг юм. Охин нь тэгээ нууцаар уралдаанд нь орчдөг л доо. Spike тэр хоёр замын дунд жоохон найзлаад. Тэгээ явж нөгөө том хүчтэй луунууд чинь бүгдээрээ хожигдоод Spike төрүүлж байгаа байхгүй юу? Тэгснэ Spike Луугийн хааны тэр таяг гэх юм уу да. Таяга шинэ найзтай өгчтэй. Amber гэдэг байхгүй юу? Та намайг том биш, хүчтэй биш гэдээсэн би чадж л байгаа зү. Тийм байна миний буруу. Тэгээд Spike шинэ найзтай бас шинэ холбоотонтой болоод дуустдаг. 6-гийн 6 дээр Starlight шинэ найзтай болдог. Тэр нь хин гэж The Great and Powerful Trixie. Rainbow ч Wonderbolt болцсон шүү дээ. Мөрөөдөл нь биелээд. Аль дээр болцсон юм. Тэгээд 6-гийн 7 дээр дахиад Wonderbolt гардаг байхгүй юу? Шинэ багийнх нь Rainbow Dash хоч өгсөн. Rainbow Crash гэдэг. Яг ихний бэлтгэл дээр жоохон фейлдсэн юм байлээ л дээ. Тэгээ Rainbow шинэ хочноос амар ичээд дургуцээд өөрийгөө амар лаг гэдгийг батлах чагаад жоохон аюултай юм хийжтэй. Тэгээ зэмлүүлээд намайг уучлаарай. Би юу н Wonderbolt байх ирэхгүй юм байна гэдгсэн чинь нөгөөдөл нь юу яриад байгаа юм? Чи амар алтартай, дээр нь хамгийн авьяастай. Чи л Wonderbolt-д байхгүй бол өөр хинч байх ирэхгүй гэдэг. Тэгээ яагаад та нар намайг Rainbow Crash гэж дуудаад идэв гэсэн чинь
Угсаа бид нар бүгдээрээ л очтой штэ. Бүгдээрээ очоо хэлээд зарим нь бүр Rainbow-с 7 дээр сонин очтой байсан. Ер нь бол энэ Wonderbolt-ийн багийнхны баг уламжлал болсон. Үзэгдэл үж таардаг. 6-гийн 8 дээр дахиад Heartwarming Eve болсон. Starlight ерөөсө баяр тэмдэглэхгүй өгсөн чинь Twilight-ийн үлгээр ярьж өгдөг байхгүй юу? Ярьсан үлээр нь нөгөө нэг Christmas Carol гэд хүүхэлтэй байдаг штэ. Тэрнтэй төстэй үйл явдалтай. Яг энэ зулсарыг үзэн ядагч байгаа л. Тэгснэ зулсарын сүнснүүд гарч ирэлээд штэ. Яг тиймэрхүү. Үлгээр дотор нь харин Professor Flintheart гэд Severus Snape шиг дүр гардаг. 6-гийн 10 дээр Rarity шин дэлгүүрийнхаа салбарыг Manhattan хотод нээдэг. Улмал томроод гоё ихч болоод байна да. 6-гийн 12 дээр Fluttershy-ийн гэрийнхэн гардаг. Нэг юу ч хийж чаддгүй эрэхтэй дүүтэй. Дүүн гэснээр Rainbow Dash-ийг crash-лдаг. Аав ээж хоёр нь амар хөөрхөн даруухан хүмүүс байсан. Эрэхтэй дүүг нь бүр толгой дээрээ гаргацсан, эрхлүүлсэн. Юу ч чадахгүй байж нэг бие тооцсон нөхөр үйдэн. Тэгснэ эцэг ихийнхээ гэрт ирж үнгүү амьдраад үнгүү хоол идээд байж ах сонирхолтой. Тэгснэ аав ээж нь гуйж агаад Fluttershy-ийн давьчихдаг байхгүй юу. Тэгээ Fluttershy хурдан зайлуулахын тулд ажилд оруулах орлого хийдэг. Тэгсэн чинь ерөөсөж чаддаг юм байхгүй. Тэгээ явж нэг юм үс янзлах сурж байгаа байхгүй юу жоохон. Тэгээд нэг юм зорилгоо олоод яваад өгдөө. Үсчингийн сургуульд яваад төгссөн байсан. 6-гийн 15 дээр Spike Changeling найзтай болдог. Нэрийг нь Thorax гэдэг. Changeling-гууд чи хайраар хооллолдог штэ. Тэгээ цөлөгдсөн чинь бүр амар үлсгэлэнд нэрвэгдээ. Тэгээ Spike найзаагаа нууцаар тэр болрын эзэнт гүрэн рүү оруулдаг байхгүй юу? Pony-гийн дүрээр. Тэгэж явж байгаад илчлэгдсэн чинь Spike гинт нүрээ буруулаад би наад үний чинь танихгүй болоод. Тэгэж найзаагаа гомдоочоо дараа нь алтайгаа застдаг л да. Хажуугаар нь Thorax бас хайрыг заавал гаднаас олж идэх албагүй юм байна. Дотроосоо бий болгож болох юм байна гэдгийг ойлгоод дуустдаг. 6-гийн 25 дээр миний 3 дахь хайр дахиад гардаг. Starlight нэг юмд явчаад ирсэн чинь Ponyville-ийн амар сонин муухай ашт болцсон. Trixie хамт явсан болохоор хэвэнээрээ байгаа байхгүй юу? Тэгээ тагнуулсан чинь бүгдийн Changeling оролцсон байдیں۔ Гүнжин нарын хүртэл бариад авсан байвал яах вэ? Тэгээд Starlight, Trixie, Discord, Thorax гэд энэ дөрөв нийлээд мөрөөдлийн баг үүсгэж аваад Equestrian аврах гээд явдаг байхгүй юу? Discord амар ингээд ийм болчлоо гэж тайлбарсан чинь амар. Тийм үү тоохгүй жиснэ. Twilight-ийн найзуудыг бас хулгайлцсан гэсэн чинь гинт амар serious тариалсан. Fluttershy-ыг авцсан гэсэн үг үү гэж амар ууралж муурлаа. Тэр дөрөв тэгээ Changeling-гүүдийн үүр рүү очиж байгаа байхгүй юу? Үүрэн дотор нийчид ерөөсөө ажилтгүй тэгээд одоо нийчидгүйгээр яаж дийлэх юм бүү мэд. Тэгж чаад барилдчилгүй яах вэ? Миний 3 дахь хайр Thorax-ыг барьж авснаа муу урвагч гэснээр хамаг ингээд биенээс нь хамаг хайрыг ингээд сорж авч байгаа байхгүй юу? Тэгэл Thorax би эсэргүүцэж чадахгүй нэ бүгдийг сороод байна гэж тэгсэн чинь Starlight хажуунаас нь тэгвэл битээ эсэргүүц чи анхнаасаа хайрыг тулгаалах биш түгээх тусмаа сайн гэдгийг ойлгосон болохоор шинэ хүн болсон бидтэй гэж сануулдаг. Тэгсэн чинь Thorax ихчийг хайраар зодоод алчдаг. Алаа хүлдээ дийлчдэг. Гол дүрийн нийт дээр нь гүнж нарын ингээд авгалтай болгочихсон байхгүй юу? Аалт шиг юм шиг амар юм байна. Queen Chrysalis-ыг дийлдсэн чинь тэр авгалтаанууд нь ингээд байх болоод дээр нь Thorax шал өөр дүртэй болчтой. Тэгэнгүүт бусад Changeling-ууд нь Thorax-ыг дуурайгаад хайраа түгээгээд бас юм буг шиг гоё болчтой байхгүй юу? Starlight өөрт нь 2 дахь боломж олгосон шиг Queen Chrysalis бас 2 дахь боломж олгохыг санал болгосон чинь нөгөөх нь гарын цогсноо зүгтаад яваад өгт. 7-гийн 1 дээр манай мөрөөдлийн багийнхан хөдөлмөрийн баатар болоод одон медалаар шагнуулдаг. Дээр нь Twilight, Starlight-ыг төгсөгчдөг. Сурагч нь байсан шүү дээ. 7-гийн 5 дээр Fluttershy Angel-ийн хөлийн үзүүлэлтэд мал эмнэлэг орчих. Мал эмнэлгийг бүр ачааллаад байхгүй. Амар дүүрэн байдаг. Тэгээ Fluttershy-ийн ер нь бол удаан хугацаанд мөрөөдсөн мөрөөдөл нь ингээд амьтдын sanctuary гэж монголоор одоо юу вэ? Ариун дагшин хорогдох газар ч гэнэ нэг тиймэрхүү утгатай юм шиг. Тим юм байгуулдаг. Энэ нь тэгээд ямар нэгэн байшин барилга биш ерөнхийдөө байгаль дээр амьтдад тийм нэг таатай төр зур орогнох газар гэх юм уу. Малын эмчэнд имчилгээгээ хийгээд имлгээсээ гарах чинь тэгээд бүрийн эдгэрэх хүртлээр амьтдад тэнд амьдарна гэсэн үг. Fluttershy бас асраад туслаад дэмжиж юм. 7-гийн 7 дээр уйлмар санагчлаа. Scooter-лөө санамсаргүй Cloud дээр очсон чинь
Rainbow-ийн аав ээж хоёртой таарчдаг. Тэгээд бүр амар баярлаад Scooter Lou чи амар улаан фэн шүү дээ. Тэгсэн чинь аав ээж хоёр нь бүр амар фэн байдیں۔ Rainbow даашин. Тэгээд гэртээ уурж мураад Rainbow-ийн тухай ярьж өгч мөгөөд. Тэгжсэн чинь Rainbow Wonderbolt болсон гэдгийг аав ээжтэй хэлээгүй байдیں۔ Ягаад гэсэн чинь аав ээж нь хэтрийн амар улаан ногоон фэн нь болохоор ичээгээд идэм юм л та. Тэгээ мэдсэн болохоор дахиад л очил амар хөгжин дэмжил ичээд юм аа гэдэг. Тэгсэн чинь Rainbow сүлдээ уурлаад хитрхи supportive байна мэн гэд. Тэгээ аав ээж хоёр нь гомдоод уйлаад явдаг. Тэгээ Scooter руу уурлаад чи юм хөгийн амтан байсан юм уу? Тэгээ Rainbow ямар хөгийн амтан байсан та бас ухаарад. Тэгээ аав ээж хоёртой зориулаад тусгай үзэл. Ийм дэмжлэгтэй гоё байсны чинь юу ч биш юм шиг боддог байсан дуучлаарай гэдэг. Бөө уянгийн халил. 7-гийн 10 дээр нөгөө Map Starlight-ыг дуудаад очсон чинь ихчдүү хоёр хүн хоорондоо муудалцсан мэт. Тэгээ илрүүлэх гэсэн чинь болохгүй улам амир хэрэлдээд тэгээд Starlight сандарсандаа тэр хоёрын Cutie Mark-ын хооронд сольждیں۔ Анхнаасаа муудалцсан шалтгаан нь би нэгээ ерөөсөө ойлгохгүй хөндлөхгүй байгаас болоод муудалцсан байдаг. Тэгээд яг бүр literally биенийхээ оронд орж үзэхэр болдог. Мэдээж шууд шинэ ажил хийгээд эхэлж байгаа юм чинь сугарна л та. Тэгэл биенийгээ улам жоохон ойлгож эхлэв. Celestia ч одоо сар удирддаг зүудний хүнж болсон гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь Starlight-ийн хар дарсан зүудэнд ороод ирдээ. Nightmare Moon биш дээ миний хайр. Тэр шиг Daybreaker гэдэг бас Celestia-гийн хорон санаатай дүр Starlight-ийн зүудэнд ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээ Celestia бас юм сайн мэдэхгүй шинэ ажилтаа учраас айгаад Лунагийн зүуднээс Лунаг аваад ирдээ. Тэгэл ийм болчлоо яах вэ гэлээсэн чинь энэ зүудэн дотор миний ээжэд үйлчлэхгүй зөвхөн таних л үйлчлэнэ гэд. Тэгээ өөртөө итэг мэтэг гэ бахан pep talk яваад хажуугаар нь бас эвлэрээд биенийгээ яаж ойлгодог баснаа ингээд хэлээд уучлал гуйгаад. Яаж чад хурдан дийлэхгүй бол энэ янзаараа Starlight зүуднээсээ болоод галзуурна гэж байгаа байхгүй юм шигтэй. Тэгэд нэг юм Celestia нөгөө хоёр хорон санаатыг хоёулын эндэлжтэй. Тэгэл өглөө болоод тэр хоёр эвлэрээл тэрвэрлсэн чинь Cutie Mark нь буцаа солигдчихтэй. Тэгээд Starlight-ийн даалгавар биелээд буцаа явчихдаг. 7-гийн 13-ыг хальт гүйлгсэн чинь л уйлмар санагдчих. Applejack-ийн аав ээж хоёрын тухай. Одоо амьд биш шүү дээ. Applejack-ийн ээж нь гэсэн чинь Apple биш, Pear гэдэг гэр бүлээс гаралтай байдаг. Тэгээд тэр үед болохоор Apple, Pear хоёр хоорондоо тийм дайснууд байсан. Өрсөлдөгчд шүү дээ угаасаа. Аав ээж хоёр нь Romeo Juliet-тэй хоёр байсан гэж тарж байгаа байхгүй. Тэгэл ихэндээ нууцаар болцчихснаа сүулдэ ийл болоод гэрийнхэндээ хэлсэн чи гэрийнх нь уурлал. Сүулдэ яхаар бүглэн зөвшөөрөл гэрэлж байгаа юм л та. Энэ бүр амар гоё анги. 7-гийн 14 дээр эднэрийн нэг тэмдэглэл өгдөг байхгүй юу? Өөртөө адал явдал сурсан сургамжийг бичдэг. Энийгээ тэгээ ном болгоод олон хувилаад тараадаг. Хүмүүсийг нөхөрлийн тухай сураасаа гэсэндээ л тарааж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс бүр эсэргээрээ тэхин байтгаа амар шүүмжил мөмжлээ. Rarity амар олон үзэн ядагтай болж болоод тэгснээр Fluttershy хүмүүс дээрлэх гэж үзээд байлаа юм уу. Rainbow-ийн фэн улам ихсээд бүр нөгөө нэг хаач явсан дагаж магаад. Apple-ийн гэрийнхэн дээр бахан жуулчид ирсэн өөртөө Apple-ийн гэр бүлийн нэг хэсэг мэсэж гэх шиг. Pink-ийг хаач явж юу ч ярьсан шоолж ингэж мэндгээд бүр утгаа алдтыг. Тэгээд энэ тэнэглэлээ зогсоо гэж хэлсэн чинь юу зогсон бүр байтгаа хоорондоо талцаж хэрэлдэж мэрэлдээ. Тэгэл нөгөөдөл чи амар гутраад шал димий энэ нөгөө тэмдэглэлээ тараасан байна тэр гэжсэн чинь. Тэгжсэн чинь хоёр жижигхэн хөөрхөн унаг тэдний тэмдэглэлийг уншаад амар их сургамж аваад юм сураад хоорондоо илүү сайн найзууд болсон гэдэг ярьдیں۔ Тэгэл тэндээс урам аваад за бид нар ер нь зөв юм хийсэн юм байна гэж үздэг. Энэ ном ер нь бол цаашдаа нэлээд том юмны үндэс суурь болдог. I can't even go to the bathroom without some pony trying to tell me how cool I am. Rarity, what are you wearing? My emotions, darling. Stress couture. 7-гийн 15 дээр Changeling-ийн удирдагч Thorax, Log-ийн удирдагч Ember хоёр найзууд болдог. 7-гийн 16 дээр Cutie Mark Crusaders 3 ихчтэйгээ зургуулаа нийлээд зугаалганд явдаг. Тэгээд зугаалган дээр биедээ домог ярьж өгч байгаа байхгүй юу ихчнэр нь. Энэ домгууд нь бас дараа нь гарч ирэх чухал дүрүүд байгаа. Applejack-ийн ярьсан домог нь Rockhoof гэдэг нэртэй амар хүчтэй понины тухай байдаг.
Галтуулын лаванаас хүмүүсээ аварсан. Тийм супер хүчтэй понины тухай байдаг. Rarity болохоор Mist Main гэдэг ийм шидтний тухай ярьдаг байхгүй юу? Өөрөө амар үзэсгэлэнтэй байж агаад дараа нь бас өөрийнхөө хүмүүсийг аврах гад хорон санаатай болсон найзгаа хүртэл аврах гад өөрийнхөө гов үзэсгэлэнг золиослцдаг. Rainbow-ийн ярьсан домог болохоор Flash Magnus гэд би тэр Twilight-ийн Halloween-аар гладиатор болчих гэдээсэн чинь гладиатор биш Flash Magnus болчихлоо юм байна л та. Амар зөрөгтэй Pegasus үгүй. Луута тултаад дийлж мэлдэг бол. Амар зөрөгтэй ухаантай тэгснэ амар сайн нэгдэг. Ер нь бол Rainbow-ийн үлгэр жишээ авдаг пони явахгүй. 7-25 дээр Equestria-гийн 6 тулгуур гэж 6 пониг гардаг. Домгууд ахгүй юу? Үлдсэн 3-ын нэг шидтэн өвгөн Star Swirl. Өшөө нэг нь болохоор Somnambula Египт хувцастай пони байгаа юм. Ер нь бол итгэл найдвараа хизээж алдаг болохоор ингээ ард түмнээ аварсан бас нэг баатар. Үлдсэн нэг нь Mage Meadowwork гэдэг юм домч гэх юм уу? Ийм пони байдаг. Эдгээр бас эв нэгдлийн элемент шиг нэг элементтэй. Энэ 6 пониг хооронд нь учруулсан бас нэг unicorn байгаа байхгүй юу? Эхэндээ амар гоё найзууд байжснаа. Энэ 7 дахь пони атаархаад найзуудаасаа урваад хорон санаатай болчдөг гэд. Ориг нэр нь бол Stygian гэдэг. Хорон санаатай болсноос Shadow Pony гэдэг нэртэй болсон. Тэгээд нөгөө 6 домогч нь нийлээд өөртөө золиослоод тэр Shadow Pony гингээд хоёр ертөнцийн голд байдаг хоосон орон зай юу штэ. Тийшээ зүлжтэй. Өөртөө самт явсан гэсэн үг. Манай эд тэгээд Star Swirl-ийн энэ тэмдэглэлийг уншичаад тэр 6 домгийг эргүүлж авчирхаар болдё. Тэгээ эргүүлээд аваад ирсэн чинь уурлаад яаж байгаа юм. Тэгэхээр чи Shadow Pony бас дагаад ирсэн гэсэн үг шүү дээ. Нэр нэсээ дагаад ирсэн байдаг. Одоо тэгээ 1000 жилийн өмнө хийсэн тэр үүлээ дахиж хийнэ гэж. Twilight харин судалгаа хийж агаад өөртөө дагаж явахгүйгээр эв нэгдлийн элементүүдийг золиослоод байсан газар руу нэргүүлээд хөөж явуулах арга боловсруулдаг байхгүй юу? Starlight болохоор ягаад заавал хөөж явуулах гэдэг юм? Анхнаасаа ягаад муу болсон? Тэр учир шалтгааныг тайлахгүй мүү гэж. Зөв аргаар үзэхгүй мүү гэж хэлдэг. Өөрөө бас муу талд байж үзэх юм болохоор ойлгоод тахгүй юу? Тэгээ Starlight-ийн бүгдээрээ өвөл тоогоод яг Shadow Pony хөөж явуулах гэсэн чинь дотроос нь нөгөө ориг Unicorn Stygian ингээд хальт цухуугаад Twilight тэгээд хүү Pony өстэй гээд Shadow Pony руу яваад орчдөг байхгүй юу? Тэгээ Stygian-ийн өөрийнх нь талын сториг сонссон чинь бас эсэргээрээ найзууд нь өөрөөс нь уурснаас болоод хорон санаатай болсон гэж ярьдаг. Тэгсэн чинь яалчгүй үйл ойлголцол болсон байгаа байхгүй юу? Stygian болохоор нөгөө 6-даа туслах гад ингээ үйл хийчихсэн чинь хорлох чинь гэд буруу ойлгоцсон. Тэр 6-д атаархаад тэгээд шуналцсандаа хүчийг өөртөө авах чинь гэж ойлгосон байсан. Нөгөө талаас болохоор юу гэж харсан бэ гэхээр найзууд нь өөрийг нь гадуурхаад хинт ч хэрэггүй гэж үзээд хөөгөөд явуулсан гэж ойлгосон. Эв нэгдлийн мод биш үү? Тэрийг энэ 6 домогт пони үрийн суулгасан байдаг. Бид нарыг одоо өөртөө золиослоод яваад өгөхөөр бидний оронд энэ ертөнцийг хамгаалах хүч хэрэгтэй гэж үзээд үрийн суулгачаад явсан байдаг. Тэгээд ирээдүйд ийм лагийн болсон гэдгийг хараад бахархаал. Манай 6 өөртөөхөө айдолтой уулзсан. Баян хамт явсан. Тэгэл хин нэгнийг хөөж явуулахгүйгээр асуудлаа шийдсэн чинь Starlight-ийн зөв байсан байна мэн гэл. 8-1 үзсэн чинь нэг сонин үсрэлт хийсэн юм шиг бахан мэдгүй яриадсан байхгүй юу? Тэгсэн чинь 782-ын голд My Little Pony the Movie гэж гарсан юм байна. Movie-нээс онцлог үйл явдлууд гэвэл 8-1 дээр өөртөө угсаа хальт ярьж байгаа байхгүй юу? Storm King гэд муу дүрийг дийлсэн. Хүний 8-нд явах шахсан. Далайн дэрэмчтэй таарсан. Далайн дэрэмчт нэм хөөрхөн тотноод байсан. Хамгийн гол нь далайн понинуудтай таарсан. Өөртөө өөртөө ийм хөөрхөн загсны сүлдээ болж үтсэн жаа шиг. Movie дээр нь бас дуучин Sia гардаг. Тухайн үед амар од болол би амар баярлаж үзчихсэн хэрнээ. Юу гардыг тальт мартсан байдаг нас. Twilight нөхөрлөлийн сургууль үүсгэн байгуулдаг. Ийм гоё барилгатай. Багш нар нь болохоор найзууд нь. Twilight өөрөө сургуулийн захирал. Starlight болохоор ийм counselor гэдэг ажил хийж байгаа байхгүй юу? Тэгээд Equestria-гийн боловсролын яам гэх юм уу? EEA гэдэг газар байгаа байхгүй юу? Нэг юм хямсгансан. Тэгээ боловсролын яамны стандарт гэдэг нэг юм зузаан ном байгаа байхгүй юу? Twilight-ийг хэрвээ сургуулаа нээх юм бол стандартын дагуу ажиллуулнаа гэд амлалт өгөөд тэгээ сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлдэг. Тэгээд сурагчид нь дан понинууд биш заяа. Өмнөх бүх ангиудад гарсан бусад
creature штэ бусад амьтад, бусад төрөл зүйлийн амьтад хүүхдүүд нь энэ сургуульд явахаар болдог. Жишээ нь хэдүүлэнгийнхэн санаж байгаагаас сарлгууд байгаа, griffin байгаа, луунууд байгаа. Тэгээд changeling-ууд байгаа. Нэг санахгүй байгаа төрөл зүйл нь болохоор hippogriff гэдэг энэ далайн пони байхгүй юу? Movie дээр гарах нь гарсан. Гэхдээ цуврал дээрээ бас удахгүй дахиад гарна. Яг энэ 6 дүрийг нийлүүлээд Young Six гэж нэрлэдэг. Ер нь тэр хөвшин 6, манай 6 тэгснэ энэ жижигхэн 6 гэд дандаа 6 зургуулаа найзлах юм тий. Багш нар маань тэгээд нөхөрлөлийн хичээлээ амар гоё өөртөөхөө хэв маягаар орох гэсэн чинь Twilight тэгүүлдэггүй. Нөгөө EEA-ийн стандартыг хангах хэрэгтэй. Сурагчид заавал сандал ширэн дээр суух хэрэгтэй ч гэдэг юм уу. Анги дотор энэ үдшилгэний их буу ашиглаж болохгүй юм болов уу? Пинк яаруу гэж жижигэж болохгүй юу гэж жижиг их буу гаргаж ирж байна. Тэрнээс нь болоод хичээлүүд нь амар уйтгартай тийм нэг сурагчдынх нь хэлж байгаагаар лейм болж байгаа байхгүй юу? Том жижиггүй тэр стандартаас нь залхацсан байхад яамнаас шалгалт ирж байгаа байхгүй юу? Тэгээ багш нарын чадваргүй байна, сурагчид нь хичээл таслаад байна гэж сургуулийн хаагаар болчихсон. Хамгийн гол нь энэ яамны нэг хэлж байгаа юм нь аюултай амьтдыг энэ сургуульд сураад байна гэдэг бас нэг шалтгаан гаргадаг. Тэгэж хэлсний нөгөө эцэг эхчүүд нь сонсоод амар offended болоод хүүхдэд аваа явчихж байгаа байхгүй юу? Тэгээ Twilight дахиад гутраад 2-3 хоног орноос босгоо болоод найзууд нь яаж дэмжлээ гэдэг юус сэрэгдгүй. Тэгээ зүгээр явжсэн чинь Starlight чи итгэх амархан бууж өгöd байна. Тэгээд тийм pep talk гэдэг байхгүй. Тэгэл Twilight дахиж нэг юм итгэл найдвараа олж аваад найзуудаа бүгдийнгийн нөгөө нэг 5 kingdom ба штэ. Бусад амьтдын тэднэр лугаа төлөөлөл болгоод уучлал гуйлах га дээр нь сурагчтай ирүүлж авчих гээд явуулдаг. Тэгсэн чинь нөгөө жижигэн 6 чинь зургуулаа нийлээд гэрээсээ тогтсон. Хаан чайгаад олдохгүй. Аав ээж нар нь уурлаад энэ муу сургуулаас чинь боллоо. Би нэгээ буруутгаал. Танах манай хүүхдийг барьцаасан уу? Танах манай хүүхдийг барьцаасан уу? Хоорондоо бараг дайн хийх гэж. Тэгсэн чинь явж нөгөө 6 чинь хичтээ 2 гүнжийн ордон биш үү? Тинжээ хорогдсон. Тэгснэ нэг пони найз нь ингээ пони билээс идэж уух юм. Хүнжил дээр мэр цуглуулаад аваад ирсэн гэдэг. Манай эд мөрдөж жагаад тэд нарыг олчж байгаа байхгүй юу? Тэгээд хоорондоо найзалсан байгааг нь хараад баярлаад нүрлийн тугаа сурсан байна. Ямар гоё юм бэ? Twilight-тэй сурагчтай сургуулаа эргээд нээхэр болсон. Өмнөх шигээ тийм уйдгартай муухай хичээл болохгүй амлаж гинаа гэд ирүүлж авчих. Тэгэлээ сургууль руугаа орох гэсэн чинь нөгөө нэг сайд маань дахиж ирээд миний хаасан сургуулийг хэн иргэж нэ гэдэг байна. Twilight манайх угаасаа танай стандарттай сургууль биш. Манайх өөрсдийн гэсэн стандарттай гэснээр бүр зузаан ном гаргаад ирдэг. Аргагүй Twilight-ийг хийх үйлдэл мөн дөө. Тэгээ Celestia гүнж дэмжиж мэмжээд нөгөө сайд нь хэлэх үггүй болоод явдаг. 8-3 дээр mod pie найз залуутай болдог. Найз залуу яг өөртөө адилхан тийм nerdy. Тэгснэ яг Sheldon шиг яриад. Залуу. No, I like sticks. It was a petrified wood show, which technically makes it a stick show. 8-6 дээр далайн понинууд гарахаас гадна нөгөө Equestrian map биш үү? Тэрнээр зөвхөн манай гол дүрийн 6-аас гадна бусад понинуудыг дуудаж эхэлдэг. Хамгийн ихний даалгавар нь Cutie Mark Crusaders 3 байх байдаг. Тэгээ тэр 3-ын даалгавар нь энэ анги дээр гардаг ийм хүү байгаа байхгүй юу? Ер нь бол аав ээж нь салсан хүүхдүүдийн тухайн анги юм шиг санагдсан. Hippogriff гэдэг амьтад усан доогуурч амьдардаг. Хуурай газар дээр бас ингээд дөрөв хөлтэй болоод амьдарч чаддаг. Энэ хүүгийн ээж нь усан доор, аав нь газар дээр амьдардаг. Тэгээ ээж аав нь хоёулаа хүүхдээ ирээч гэртээ ирээч гэдэг. Хүүхд нь болохоор хоёр хуваагдаад ингээд жоохон гонигтай болоод идэг. Аль нэгийг сонгох ёстой юм шиг санагддаг гэдэг ч байгаа байхгүй юу? Яг манай дархны гэр хотын гэр хоёр шиг гэдэг байхгүй юу? Нөгөө гурвч ихэндээ туслах нэрийдлэр хоёр гэрийнхэн давуу суул таалын гаргаж ирж мэрээд ухаан самыг самбууруулаад балаар болчтой. Сүүлдээ тэгээд яг уучраа олоод далайн эрэг дээр ийм парти зохион байгуулдаг байхгүй юу? Хоёр гэрийнх нь бүгд ирсэн. Тэгэл аав ээж хоёр нь хүүхдээсээ уучлах гуйгаал. Ийм мэдрэмж өгчээсэн дуучлаарай. Хоёулаа чиний гэр мөн штэ хамаагүй. Тэгэл манай гурийн мишн дусаад явдаг. 8-7 дээр бас Equestrian түүхэн жүжиг тоглодог. Гэхдээ манай эд өөртөө тоглоогүй. Twilight найруулагч болсон, томорцсон. Celestia-гийн дүрт Celestia тоглосон чинь жоохон муу жүжиглээд Canterlot-ийн хоолоогоор ярьж байна.
Improv хийгээд ч байгаа. 98 бүр үнэ илгий. Сүүлдээ явж Fluttershy Celeste-ийн дүр тоглодог. Fluttershy-ийн жүжиглэх авьяас тодорхой. Жүжигэн дээр нь бас л Star Swirl гараад байна. Star Swirl ер нь аюу том од инфлюенсер хүү юм а тий. Яг өөрөө оргоороо season 7 дээр гарсан шүү дээ. Тэгсэн ер нь өмнөх season-ууд дээр Star Swirl ямар их гарсан бэ тий. 8-8 дээр Starlight Sunburst 2-ыг бас нөгөө map-нд дуудаад даалгавар биелүүлэхэд явдаг. 8-10 дээр бүр хинэж төсөөлөөгүй, хинэж санаанд багтаагүй фраг зөөсдөг заяа. Spike, Big Mac, Discord 3. Боронжинууд болдог. Тэгснэ нийлээд ийм гоё role playing game гэж ярьж штэ. RPG. Тийм RPG тоглоом нийлж тоглолт. Ялчгүй хөвгүүдийн хийдэг юм байна даа. Би энэ жижигэн 6 найзуудыг танилцуулж яхад гинт Spike яагаад том болох вэ юм бол өөрөөс нь сүлд төрсэн зулцганаас хүртэл жижигэн биш гэж гайхчихсан байхгүй юу. Тэгсэн чинь 8-11 дээр Spike-ийн шилжилтийн нас эхлээд нүрэн дээр нь батан гараад. Луу юм болохоор гэхдээ зөвхөн батганаас илүү амар хор хөнөөлтөл байгаа юм л та амар захтнаад халуун шатч матад юу ч болоод байна. Тэгсэн чинь далавчтай болох гээд гисэн бид амар хөөрхөн. Spike-тэйг нисэж чаддаг болсон. 8-12 дээр бүх цаг үеийн хамгийн муу, хамгийн хорон санаатай дүр танилцуулдаг. Тэр нь энэ хүүхэд. Харахад нэг би гэсэн царайтай ирнэ. Балер тэрэн байгаа ингээд бичлэг яваад байдаг шүү дээ. Яг тэр шиг. Энэ анги дээр гэхдээ муу гэдэг нь ерөөсөө гардгүй л дээ. Cutie Mark Crusaders ч өөртөөхөө зүгээр энгийн гоё Pony-гийн сургуультай явж байгаа шүү дээ. Тэгээд Twilight-ийн сургуулийг өөрсдийнх нь сургуулиас илүү гоё гэж үзээд тэгээд танаад явмаар байна гэсэн чинь зөвшөөрдгүй юм уу. Тэгээ янз янзын аргаар үзэж байгаа маа. Игч нартэй хилээд арын хаалгаар орох гэж үзнэ. Хоорондоо худлаагаасаа хэрэлдэж үзнэ. Нөхөрлөлийн хичээл авах гэдэг нь шүү дээ. Тэгээ ямар ч арга нь бүтлгүүтээд тэгээд аргаа барцсан явж исэн чинь Cozy Glow-тэй таардаг байхгүй юу. Нөгөөтгөө уйлцсан надаа энэ нөхөрлөлийн сургууль амар хэцүү байна, хичээлүүд нь хэцүү байна гэдэг сууж идэв. Манай гурав тэгээд Cozy Glow багшлаад дээр нь хажуугаар нь амар найзлаад хөрхөн бид. Тэгж гоё явж яснаа Cozy Glow хамгийн сүүлийн хичээлийн шалгалтын дээр унцдаг байхгүй юу? Албаар нөхөрлөлийн гүн чимбэ чи your mom гэж хариулж байсан. Twilight нөгөө гуравт уурлаад манай сургууль дахиж хөл тавихыг чинь хармааргүй байна гэд хүүгээ явуулчихдаг хөрхөн. Starlight Counselor гэдэг ажил хийдэг болсноос хойш өөр дээр нь хинч counsel хэлэхээр орж ирээгүй. Энэ одоо монголоор бол юу нийгмийн ажилт юм уу? Cozy тэгээд Starlight дээр очиод би энэ гурван найзаа манай сургуульд явахыг хүсдэг болохоор нь албаар хичээлдээ унсан ингээд. Хэрвээ унцхан бол манай гурвыгаас юм мэдтүүгээд элсүүлээд авчих юм билүү гэж бодсон юм. Тэгээд Starlight нөгөө эдтэйгээ ярьж агаад манай гурвыг шууд төгсөгчтэй. Сурахгүйгээр нөхөрлөө сургуульд төгсөгчтэй. Угаасаа анхнаасаа яагаад энэ сургуульд элсүүлээгүй вэ? Оруулахгүй байгаад байна гэхээр та нар чи хангалттай нөхөрлөлийг мэдэн шүү дээ. Энд сурах шаардлагагүй гэдэг шалтгаанаар үг авахгүй байхгүй юу? Тэгснээр нэмээд бүр багш болгочтой амир хөрхөө. 8-13 дээр миний хайртай Chrysalis амир гарч ирснээр өөрөөгөө ардаас нь утгалчаад тэгээд туцаа яваад өгтөө. Зурагчны дүрд хуурж эднэрийн Cutie Mark-ийн зургийг дарж авснаа. Өөрийнхөө найзуудыг бий болгосон заяа. Discord-ийн анх гарч ирэхэд Elements of Disharmony гэж гарч ирсэн санд нь. Rarity шуналтаа олоод Applejack худалж болоод яг тэднийг бүтээдэг өөрөө. Тэгээд хорон мөвлөө боловсруулад эв нэгдлийн модноос эв нэгдлийн элементүүдийг хулгайлах төлөвлөгөө гаргадаг байхгүй юу? Өөрийнх нь бүтээсэн хорон санаатай 6 Pony юу гэж үгэнд нь ороод Chrysalis-ийн төлөө ажиллах байдаг. Хоорондоо нийлснээр Chrysalis-ээс урваад наачт юм аа. Тэгээд бүтлгүүтэд яваад. Гол дөрүүдтэй бүр уулзаж ч амжаагүй заяа. 14 дээр манай зургуулын нөгөө map-нд дуудчихдаг. Тэгэхээр чи сургуулаа хийн ажиллуулах лээ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд Twilight Starlight-ыг орлогч захирал болгоод үлдээдэг байхгүй юу? Тэгээ орлогч багш нараас хэрэгтэй байгаад. Орлогч багш нар дээр ингээд туслах дөрүүдээс амар хөөрхөн орж ирдэг. Бүр зарим ингээд ганц хоёрхан гараад өнгөрсөн туслах дөрүүд хүртэл ирж гарч ирдэг. Орлогч багш нараас арай онцлох дөрүүд нь болохоор энэ гурав. Wonderbolt-ийн ахлах Spitfire,
Trixie, тэгээ Modpie. Тэгжсэн чинь Discord гарч ирээд орлогч захирал хийн гээд Starlight-та арцалтаад их мэдлээ булаацалтаад. Starlight болохоор намайг орлогчоор томилсон. Чи яв гэд хөөгд ах чинь Discord ерөөсөө явахгүй. Тэгээд угаасаа тэр map-ны дуудлага нь хурамч дуудлага байж таардаг. Discord-ийн сайжлага байхгүй. 8:16 дээр манай од ах Star Swirl-с захиа ирдэг. Ер нь Twilight руу байнга захиа бичдэг байхгүй юу? Нөгөө хөгшин 6 ер нь хайчсан бэ гэж юу? Тэр 6 одоо 1000 жилийн дараа дэлхийн ертөнц ямар болсон байна, өөрсдийнх нь төрсэн газар ямар болсон байна гэд харах гад өөртөө замыг хөөгөөд явдаг. Star Swirl болохоор ер нь дэлхийн ертөнцтэй танилцсан гэд явдаг. Тэгэл Twilight руу бичсэн захидал дээр би үүний ийм өндөр насанд надад сурах зүйл үлдээгүй гэж бодсон. Гэхдээ би чамаас нөхөрлөл гэдэг зүйлийг сурсан. Өшөөч сурах зүйл их байна гэсэн утгатай бичдэг. Тэгээ Star Swirl-ийн найзсан понинууд нь бас нөгөө туслах дөрүү заяа. Ер нь season 8 дээр туслах дөрүүдийг аюул сайн гаргад юм аа. Зүгээр нэг background болох биш ингээд харагдаад өнгөрөх биш. Сануулж байгаа нь аюул хөрхөн байгааз. Anyway, энэ ангийнх нь гол агуулга болохоор нөхөрлөлийн сургуулийн өрсөлдөгч нөхөрлөлийн их сургууль гэд гараад ирдэг. Үүсгэн байгуулагч нь хин ингэс чинь нөгөө Flame. Энэ хоёрыг ядаргаатай ярихгүй байх хэрэг ямар их гарч ирдэг. Угаасаа тэгээд үүсгэн байгуулсан нөхөрлөлийн их сургууль нь явандаа явцгүй болох нь ойлгомжтой шүү дээ. 8:21 дээр угаасаа хөвшин 6-гийн хаана юу хийж байгааг нь гард юм байна. Star Swirl-ийг түрүү ярьсан шүү дээ. Rockhoof гэдэг амар хүчирхэг пони шүү дээ. Тэр ерөөсөө энэ орчин үетэй хөл нийлүүлж дасан зогцож чаддгүй. Тэгээд найзууд нь ер нь хаана юу хийж байгаа бол гэд судлаад үзсэн чинь Flash Magnus болохоор Shining Armor-ын оронд очсон байдаг. Угаасаа цэргийн хүн байсан. Тэгээ буцаад цэргийн хүн болох нь ойлгомжтой. Mist Main болохоор болрын эзэнт гүрэнд очиод ийм гоё артист болсон юм. Болроор амар гоё үзэсгэлэнтэй ийм бүтээл гаргал. Somnambula бясалгалын багш болсон. Mage Meadowbrook болохоор хуучин газраа хуучин ажиллаа хийж байгаа. Өмнөхөөсөө юу өөр болсон бэ гэхээр үйлчлүүлэгч нь илүү олон болсон. Орчин үед хүмүүс өвдөх нь илүү олон болсон юм ааши. Rockhoof тэгээд найзтайгаа уулзсан ч гэсэн өөрөөгөө яг юу хийж амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгохгүй. Янз янзын ажилд орж үзсэн, бүгдэн дээр нь фейлдж байгаа байхгүй юу? Сүүлдээ тэгээд намайг зөвхөн чулуун хөшөө болгоод хуургачих гэдэг юм үргэлж. Twilight болохоор зөвшөөрөхгүй байж байгаа сүүлдээ зөвшөөрөөд энэ ангийн ихэнд нөхөрлөлийн сургууль дээр ирж юм зочин илтгэгч хийсэн байхгүй юу? Тэгээ яг сургуулийн төрөнг ирдлээд хөөгдсөн л доо. Гэхдээ Yona гэд энэ сарлаг биш үү? Сарлагын амир үлэр жишээ хүн болж хувирсан байдаг. Yona тэрийг Rockhoof хэлээд тэгээ Rockhoof өмнө дутуу ярьсан байсан түүхээ ярьж өгдөг байхгүй юу? Yona-гийн нөлөөллөөр бусад сурагчид ч гэсэн Rockhoof амир дуртай болсон. Бүгдээрээ нийлээд энэ түүхийг сонсдог. Тэрийн Twilight харчаад Rockhoof-ыг Equestria-гийн түүх өгүүлэгчээр томилдог. Өөрийнх нь амьдрал угаасаа түүх домог шиг амарлаг үлгэр шиг байгаа штэ. Тэрийг өөрөө маш сайн ярьдаг. Тэгээд чулуун хөшөө болохоо болчтой. 8:22 дээр Cozy Glow хорон муу үүлээ хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй юу? Эднэрийн хичээл дээр эв нэгдлийн модны тухай ярьдаг. Тэгээд энэ мод айгүй сонирхолтой өвөрмөц арга замаар ажилладаг. Яг өөрөө оюун ухаантай юм шиг гэдгсэн чинь сурагчд нь инээлтэл. Мод яхаараа оюун ухаантай байдیں۔ Тэгээ номын сан сууж исэн чинь Cozy Glow энэ 6 дээр ирсэн ээ. Тэгээ хоёр утгатай магтаал хэлээд начдаг. Хэдийгээр та нарын баг генд чинь нөхөрлөл байхгүй ч гэсэн хоорондоо найзалж авах ч ёстой сайн байна, мундаг байна мэ. Тэгээ нүүдүүлнийхаа генд нь байхгүй гэдэг чинь юу гэсэн юм? Амьтдынх нь онцлог шинжүүдийг ингээд хэлээд ийм амьтад ч гэсэн нөхөрлөж чадчихна гэдэг мундаг байна гэл. Нүүдүүл нь хальт ингээд гайхаал. Нэрэл бид нар чинь бас бидний цуснд байхгүй юм байна ухааны юм яриад тархиа угаалгачдаг. Тэгсэн чинь эв нэгдлийн мод газар доороос анивчаад яваад очсон чинь Twilight-ийн дүрээр юм яриад идэв амар гоё. Та нар өстө юу ярина бэ мэрнэ гэснээр газар доор нөгөө зураг хорчдаг. Та нараас шалгалт авна, шалгалтандаа тэнцэг хүртэл ч гарахгүй гэдэг. Шалгалт нь эднэрийн хамгийн их айдаг зүйл байгаа байхгүй юу? Тэгээ мэдээж нөхөрлийн хүчээр шалгалтад авчиж байгаа юм. Гараад ирсэн чи Cozy Glow дахиад гимгүү царайлал та нарыг өстө хайчсан болгоё санаа минь зовсон гэжсэн. Биднэрт ийм тохиолдлоо. Эв нэгдлийн мод өөрөө бүр гарч ирээд биднэрт хичээл заасан. Тэгээ багш нартаа хэлнэ гэд ярьжсэн чинь дахиад хорон санаа гаргаад өргөдүүлэх тактик явж эхэлж байгаа байхгүй юу? Та нарын амар сайн найзууд байгаад хаар чинь би найзгүй болохоор атаарсан юм тэр гэд худлаа.
Намайг битээ ховлоороо гуйж ийн. Ховлох юм бол би сургуулиас хөөгдөн гэж. Нөгөө дөрөндөө өргөдөд болчтой. 8:25 дээр юникорнууд ичидээ алдчихсан. Гүнжнэр дээр очсон чинь бас ичид нь гажигтаад байгаа. Нар сарыг удирдахад хүртэл хэцүү байгаа гэдэг. Star Swirl-с бас захиарсан байдаг. Эхний өдөр понинууд ичидээ алдна. Хоёр дахь өдөр ичидтэй юм мангасууд ичидээ алдна. Гурав дахь өдөр болохоор ичидтэй юм багаж гэх юм уу артефакт чи одоо юу хэмтэй. Артефактуудаас ичидээ алдаад тэгээд хорвоо ертөнцийн дээр ичид байх болоод дуусна гэж бичсэн байдаг. Discord-ийн хуурамч дуудлагын дараа манай 6 анх удаа бүгдээрээ явах хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгээд сургуулаа дахиад Starlight-д үлдээдэг. Cozy Glow яагаад ч юм захирлын туслах болсон зөө юу? Хамгийн жижиг сажиг юмгүй гээл. Тэгээд сургуулаа Cozy Glow Starlight хоёрын гарт үлдээдэг гэсэн үг. Туслах болсон эднэрийн яриаг сонсч яснаа. Ичид алга болоод байгаа юм бол нөгөө нэг T-Rex билүү хин бэлээ? Тэрний хийсэн ажил юм биш үү гэж нэг мэдэн бодол шилдэг байхгүй юу? Тэгээд манай T-Rex-ийн хоригдсон шорон руу явдیں۔ Маргааш нь тэгсэн чи Cozy Twilight надад сургуулийг даалгасан энэ төр гэсэн зогсож идэв. Starlight-ийг Twilight дуудаад яваад өгсөн ийм захиа үлдээсэн тэр гээд амар сэжигтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө яамны сайд сургуулийн орлогч захирал болно гэж хүрээд ирдэг байхгүй юу? Яагаад ингэсэн чинь Twilight сургуулаа ингээд итгэлтэй хүнд даалгаж үлдээгээгүй байна. Энэ хүүхдэд даалгаж үлдээсэн байна. Би захирал болно гэдэг. Тэгснээр нөгөө балаа номоо гаргаж ирсэн. Энэ сургуулийг стандартын дагуу үйл ажиллагаа явуулна гэдэг. Зөвхөн пони нэр сурах хэрэгтэй гэснээр манай нөгөө жижигэн зураг нэг өрөөнд хорчдөг байхгүй юу. Тэгсэн чинь тэр зургагийн нэг нь нөгөөсө пони штэ. Тэгснээр захирлаа би ойлголоо. Би энд нартай найзлахаа боллоо гэж сурлагдчихдаг. Тэнгүүтээ Gas Cutie Mark Crusaders 3 дээр очиод манай найзууд туслаарай гэд. Тэгээ манай жижигэн зураг оргуулцдаг. Тэгээд ичид алга болсонд Cozy буруутай гэдгийг манай ойлгочтой. Тэнгүүтээ муу ч гэсэн захирал хүн байна да. Cozy ховлол ойлгох байх гэд очих гэсэн чинь Cozy шууд Гитлер шиг илтгэл тавиад сургуулийн сурагчдыг өөрийнхөө талд оруулснаа. Нөгөө сайдыг боловчдаг байхгүй юу? Cozy-гийн зорилго юу юм гэсэн чинь нөхөрлөл бол ичид биш, нөхөрлөл бол хүч гэдэг ч байхгүй юу? Power. Хэрвээ би сургуулийн захирал болчих юм бол сургуулийнхаа бүх зурагчтай найзууд болно. Хамгийн олон найзтай болох учраас Twilight-аас илүү хүчтэй болно. Нөхөрлөлийн хатан хаан болно гэдэг. Тэгээ манай эдийн төлөвлөгөө өөрчлөгдөд. Гэхдээ яг энэ нөхрийг суллдیں۔ Одоохондоо magical artifact-ууд арай хүч чадлаа алдааг байгаа болохоор тэр энэ нэг энгэр дээр нь байдаг медалаа ашиглаад хоёр гүнжид очиж хийлнэ гэдээ яваад өгдөө. Cozy яаж Equestria-гийн ичидийг алга болгосон гэсэн чинь бас ийм нэг хэдэн magical artifact ашиглаад ичидийн тойрог үүсгээд Starlight-ыг бас голд нь хорьсон байгаамаа. Манай жижигэн 6 тэгээд энэ artifact-уудын авчил та тэгвэл зогсон нэзтэй гэсэн чинь хэрвээ шууд тэгж зогсох юм бол сургууль нуурна гэд. Яг сургууль нуурна гэдэг дээр Cozy сургуулийн сурагчтай дагуулад ороод ирдэг. Тэнгүүтээ манай жижигэн 6 сургууль нураах чинь яаж чадж ийна гэд дахиад нөгөө Гитлерийн ухуулгаа явуулчихдаг байхгүй юу. Тэгж яагаад жижигэн 6-гийн нэг нь энэ тойрог руу ороод Starlight-тай хамт хоригдчихдээ. Бус нь найзаагаа аврах гэж хагаад бас дагаад хоригдчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө сурагч чинь Cozy жоохон эргэлзэж эхлээд эднэр чинь найзаагаа төлөө өөртөө ч гэсэн золиослоход бэлэн хүмүүс биш. Чи яагаад эднэрээ муу гэдэг байгаа юм гээд. Ийм нэгтлийн мод ичи дээрээ манай жижигэн зураг аварчдаг. Тэр хооронд үндсэн зургаад юу тохиолдсон бэ гэхээр T-Rex-ийн шорон руу magical artifact ашиглаад арай гэж орсон байхгүй юу. Тэгээд T-Rex Cozy Glow хоёр захиагаар харьцдаг байсан. T-Rex ер нь бол бахан аргуудыг хэлж өгсөн гэдгийг мэдтээ. Тэгээд буцаж гарах гэсэн чинь гарцг болсон. T-Rex-с гадна энэ шорон дотор нөгөө нэг ичидтэй мангасууд байгаа байхгүй юу. Бүгдээрээ ингэж сүлдцэн ичид болсон гэсэн үг. Тэгээ мангасууд ч гэсэн амьтан учраас Fluttershy тэднэртэй харьцаж агаад Twilight-д ичидээ төр зээлдүүлээд гарахад туслаач гэд гуйдаг. Амьтан зөвшөөрчөд ах чи тэр ганцаараа зөвшөөрөг үлдчихэж байгаа шүү дээ. Та нар энд үүрт хоригдох болно надтай хамт гэдгсэн чинь Twilight. Гүү шүү дээ. Чи харин бид нартай хамт хоригдохоор болчлаа да. Азгүй л юм да. Тэр гээд Pinky тэгээ залхаан зэрлүүлж байгаа. За би туслая та нарт гэд тэгж зөвшөөрүүлдэг. Уг нь бол энэ амьтад ичидээ алга болгоцсон байгаа. Гэхдээ мангасын дүртэй хэвээрээ байхыг бодоход маш бага хэмжээний одоо core гэх юм уу ичид үлдсэн байгаа байхгүй юу? Тэр үлдэгдэл ичидээ шавхаж агаад бүгдээрээ Twilight руу төвлөрүүлж байгаа. Тэгсэн чинь хөөрхөн амьтад зүгээр ингийн амьтад болоод төвөрчтэй. Энэ Manticore ингийн арслан болсон байгаа үстэй. Хөөрхөн амьт. Тэгж нэг юм гарсан чинь нар жаргаад Equestria-гийн бүх үлдсэн ичид алга болчдөг.
Жижигэн 6 болохоор эв нэгдлийн модны тусламжтайгаар хоригдсон газраас гараад ирсэн болохоор Cozy-гийн шившлийг эвдээд Equestria-г аварчдаг. Cozy-гийн булхаа илчлэгдээд бүгдээрээ Cozy-гийн эсрэг болоод зүгтаах газаргүй болоод T-Rex-тэй хамт хоригдчихдэг. 9-1 дээр Celestial Luna 2 Twilight-ыг дуудснаа. Хоёр дэвтүүртэй гарлаа чи Equestria-гийн удирдагч болж байгаа шүү. Мэдээж найзуудтайгаа хамт Equestria-гийн хамгаалагчд болно гэсэн үг байхгүй юу? Тэгэл найзууд нь Twilight эхлээл амар цочирдоо бол. Тэгсэн чинь найзууд нь урамшуулад тэгээ зөвшөөрдөг. Тэгээ за тэгвэл хизээ вэ гэдгсэн чинь хэд хоногийн дараа гээд тэгээ Twilight паникт орчих жоох байхгүй. Сандраад түгшээд бүр. Найзууд нь бүр тэрийг мэддэг болсон. Тэрэнд нь амар бэлтгэлтэй. Тэгээ Twilight гайхсан чинь чамаа үгүйсээ ингэж аашил мэдгэж мэдчихсэн юм дэрэг. Twilight-ing гэд үйл үг зохиоцсон жоох шиг. Тэгэл баахан сандарч сүүл рүүгээ нэг юм заа хэдүүлээ чаднаа гэдэг хэлсэн чинь манай муу дөрөв нэг дав цугларсан мэт. Grogar гэдэг юм янгир байгаа байхгүй юу? Equestria-гийн анхны хаан гэж ярьд юм. Бүр эртний хүн. Мангасуудын эцэг гэж байгаа байхгүй юу? Тэр Cozy Glow хоёрыг суллаад дуудсан. Queen Chrysalis-ыг бас аваад ирсэн. King Sombra бас харанхуй ертөнцөөс суллаад аваад ирсэн. Та нарыг бүгднгийн чинь хорон муу төлөвлөгөөгөө боловсруулаад фейлс гэж харсан. Яагаад фейлсэн бэ гэдгийг ойлгож байна уу? Та нар бүгдээрээ ганцаараа байсан. Одоо хэдүүлээ нэг баг болоод ажиллая гэж хэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь King Sombra ambitious. Би өөртөө хизээч хинтэж хамтарч ажиллахгүй би ганцаараа чадна байна. Тэгэхээр Grogar тэгвэл чи ганцаараа чадчих харъя. Sombra тэгээд болон эзэнт гүрнийг дорн эзэлж байгаа байхгүй юу? Тэгээд дөрвийн дагуу манай үндсэн 6 дорн дэлж байгаа. Тэгсэн чинь Sombra ч инээсээ дийлдэггүй юм нэгдсэн болов уу? Сүүлдээ ийм нэгдлийн элементүүдийг хаглаа гэж. Тэгснээ ер нь би яагаад болон эзэнт гүрэн гэдэг байгаа юм? Би ер нь Equestria-гийн хаан болно гэж хэлдэг. Одоо та 6 байхгүй 2 гүн зэлтгтэй гарчаар болох юм биш үү гэж ухаарад. Тэгээ манай үндсэн 6 эв нэгдлийн элемент болсон болохоор жоохон өөрсдөө ихтгэлгүй болоод Discord-ыг дагуулсан Sombra дээр очдог байхгүй. Discord тэгээд ялагдчихтiin. Тэгэл нэг өгч байгаа юм шиг өрөвдөлтөө царайлжаал амар лекц уншаал. Discord-ийн лекц энэ идэдэг. Ямар нэгэн эв нэгдлийн мод, эв нэгдлийн элементгүйгээр өөртөө хин гэдгийг сан, хамтдаа байгаагаа сан гэтэр гээд. Тэгээ үндсэн 6 маань ямар ч элементгүй модгүйгээр Sombra дэлждэг. Тэгсэн чинь 2 гүнж хурж ирээд Twilight-ыг чамд хэдхэн хоног өгсөн нь арай шудраг болсон байна. Чам бэлэн болохоор чи Equestria-гийн удирдагч болъё. Тэгсэн чинь Discord нэг өвчтөө царилжснаа гинт амар босч ирсэн ээ. Юу вэ? Twilight тэр доороо удирдагч болохгүй байсан юм уу? Би шал дими өгч байгаа юм шиг жүжиглсэн бэ. Юу чи жүжиглсэн юм уу гэсэн чинь. Тийштэй Sombra би үсэд илүү яа. I'm the king of chaos. Тэгээ урлаад яваад. Тэгэл бүгдээрээ шоолол Discord зарахгүй Discord юм даа гэдэг. Нөө муу талын багийнхан юу болж ийн гэд харсан чинь Cozy энэ хоёртай хамт workshop хийсэн сочд. Гаргаараас барьсан. Тэгэл Grogar Sombra дийлдэснийг хараад миний төлөвлөгөө хэрэгжүүлэхэд та гурав хангалттай гэж найдаж байна. Тэгэл 9-3 үзэж уйлмар санагчлаа. Манай жижигэн 6 эв нэгдлийн модны юм илэрхийлнүүдээр Tree House барьдаг байхгүй юу? Мод маань устж үгүй болсон ч гэсэн дурсгалан зориулаад барьдیں۔ Тэгсэн чинь гинт ид шид нь нэгж амлаад өмнө газар доор байсан чинь бүр газрын дээшээгээ гарч ирээ. Амар том гоё байшин болоод төрсөн. Эв нэгдлийн мод дахиад Twilight-ийн дүрээр гарч ирэв. Та нар намайг ирүүлж амлуулсан. 8-8 дээр муу талын 3-ыг Grogar хоорондоо хамтарч ажиллаж суур гэд. Тэгэхгүй бол бид нар ерөөсөө дийлэхгүй. Шууд бас тэгж чадахгүй л байгаа юм л та. Хоорондоо зөрчилдөг. Grogar эртээр үед яаж дийлдсэн бэ гэхээр ийм нэг хонх байсан. Тэр нь Dusty the Great гэдэг pony хулгайлаад нууцсан байгаа байхгүй юу? Устгах боломж болохоор. Тэгээ энэ 3-ыг тэр хонхыг олж авчир гэж явуулдаг. Тэгээ хиндэ жоохон уучраа болохгүй гэжсэн сүултээ хамтарч ажиллаж амар сураад тэгэх явцдаа хоорондоо ингэ найзлаад авахгүй байгаа. Chrysalis яаж чад ямар мундаг юм бэ? Тэгээ хонхоо олоод авчдээ амжилттайгаар. Тэгэл нэг гавьяа байгуулсан юм санагдал бүгдээ амар сэтгэл хангалуун өстой хідүүлээ чадчихлаа штэ. Тэгэл амар гоё зогсчихсэн нэг гинт. No! Яг нөхөрлөлийн өвчин тусах шаардлага моглоо. Баялаар халдварт өвчин шиг юм бэ. Гурлаа нийлж аваад Grogar-аас урахаар шийддэг. Тэгээ зөвхөн тэр хүртэл хамтарч ажиллаж байгаа. Тэрнээс цаашаа эргээд дайснууд болцгоё гэж ярьдаг.
Тэнгүүтээ Grover тонхыг олоогүй гэж ачдаг. 9:17 дээр хоёр гүнж жигнэсээ тэтгэвртэй гараад Twilight-д ирэх мэдлийг нөгдөг. Did I do something wrong? Тэгээ Summer Sun Celebration-ийн хамгийн сүүлийн удаа тэмдэглэдэг. Яагаад вэ гэхээр энэ хоёр тэтгэвртэй гарчаар цаашдаа тэмдэглэх шаардлагагүй гэж үздэг. Хамгийн сүүлийн фестивалийн хамгийн гоё тэмдэглэх үүрэг хариуцлага Twilight болон түүний найзууд дээр ирдэг. Тэгсэн чинь Twilight ерөөсөө сандардгүй. Өмнө нь болохоор ингээл амар урт чеклист хийгээл чеклистээ дахин шалгаал байдаг гэсэн юм уу? Найзуудтай хүртэл баахан үүрэг даалгавар өгвөл. Тэгсэн чинь энэ удаад ерөөсөө тэгээгүй найзуудтай өгж байгаа үүрэг даалгаврууд нь хүртэл амар энгийн богинохон байсан. Тэгээ ерөөсөө panic attack-нд ороогүй, ерөөсөө сандраагүй. Twilight амар хөвгцсэн байгаа байхгүй юу? Муу талын 3 болохоор энэ нэг хонхон яад юм бол гэд Canterlot-ийн архиваас мэдээлэл авах шаардлагатай болдог. Тэгээ очсон чинь манай хэд фестивальд бэлдэж байгаа байхгүй юу? Тэдний анхаарлыг сайжруулад архив руу орж ин мэдээлэл авахын тулд фестивалийн бэлтгэлийн жоохон саботаж хийж хэлдэг. Тэгсээр аваа сүултээ бүр нөгөө фестивалийнх нь бэлтгэл хүл толгой нь олдгоо болоод баруун фейлдэх шахдаг байхгүй юу? Найзууд нь фейлд гэдэг аваад Twilight-д хэлэхээс айгаад дахиад паникнд орчих уу гээд хальт нууж агаад хэлсэн чинь Twilight дахиад юу сандардгүй. Тэгээ зүгээр хэвдүүлээ нийлж агаад угаасаа чадах юм чинь фестивалаа амжилттай зохиоч ийгээд тэгээ амжилттай зохиочтой. Ард иргэдтэй Summer Sun Celebration-ыг хамгийн сүүлийн удаа хийж ин ягаад вэ гэхээр хоёр гүнж маань тэтгэвртэй гарч байгаа. Одоо харин энэ баярыг эгчдүү гүнжийг бие бинийгээ дийлсэн баяр болох биш. Эргэж уулзсан баяр болох биш. Зүгээр л энэ хоёрыг эргэн дурсах, бахархаж бишрэх баяр болгоё гэд нэрээ салждаг. Эгчдүү гүнж нарын фестивал болгож өөрчилдөг. Celebration of the Two Sisters. Нөгөө муу гур болохоор хайжаас номоо олоод авчдаг. Тэрнээс гадна нэг юмэг ойлгодог. Сая тэр фестивал дээр понинуудыг бие биенийх нь эсрэг чиглүүлэхэд аюу амархан байсан байхгүй юу? Тийм болохоор ер нь эднэрийг дотроос нь хагалган бутаргая гэд түүхт автагдахаар болдог. 9:20 дээр Twilight Starlight-ыг сургуулийн захирлаар томилдог. Starlight тэгээд орлогчоо томилно гэд Trixie болохоор өөрийг нь арын хаалгаар авчих байх гэд гордоод идэв. Сонгон шалгаруулалт явуулна гэсэн чинь тийм шүү дээ. Процессыгаа дагуул явах хэрэгтэй гэснээр ингээ нүдэ ирмэж мэрмэд. Тэгээ сонгон шалгаруулалтанд бас хөөрхөн туслах дүрүүд орж ирдэг. Нэг нь Big Mac, нэг нь болохоор Octavia гэд хөгжимчин пони. Үлдсэн нэг нь харин Dr. House гэд яг ямар учиртай пони гэдгийг нь бол санахгүй. Ямар ч гэсэн Dr. Who-гээс санаа авсан пони. Дөрвөн понигийн хинж тэмцдэггүй. Trixie арын алхаараа орох санаагаа орхиод оронд нь Starlight-ыг зүгээр сонсож өгдөг байхгүй юу. Тэгж яагаад яг тохирох пониг нь олчтой. Тэр нь хэн бэ гэсэн чинь Starlight-ийн багын найз Sunburst. Starlight-ийг Trixie-д баярлал. Миний асуудлыг сонсож өгөөд тусалж өглөө баярлаа гэд. Тэгж ярьж явах явцдаа Trixie-г өөрийнхөө хуучин албан тушаалд яг тохирох юм байна гэд. Тэгээ бас ажилд авчдаг. Twilight жоохон өндөр болсон бөгөөд хизээнээс юм болчихоо. 9:24 дээр би чадахгүй. Нөгөө муу гурвч ярьснараа понинуудыг хооронд нь хагаралдуулаад дээр нь нөгөөний хонхныхоо учрыг нь олчтой. Хүссэн амтнаас ичид нь хулгайлаад хүссэн амтандаа өөх чадвартай хонх байдаг. Хонхон дотор одоо Grover-ийн ичид байгаа байхгүй юу? Тэр ичидийн энэ гурав хуваагаад авчдаг. Тэгсэн чинь Cozy Glow Alicorn болчдөг. Тэрэг болохоор амар том болоод Chrysalis зүгээр л гоё хувцастай болчдөг. Одоо л бас хүчтэй болсон л баг. Тэгээд Grover-ийн үлдсэн ичидээс орсон чинь яг үнэндээ дотроос нь Discord гарч ирдэг. Discord юу н бүх юмний mastermind-нээс байгаа байхгүй юу? Тэгээд Discord-ийн ичидийг Cozy Glow руу хийсэн чинь нөгөөх нь ерөөсөө удирдах чаддгүй. Discord-ийн ичидийг Discord-оос өөрөө удирдах чаддгүй гэдэг жаа байхгүй юу? Тэгээ буцаага тонх руугаа хийждэг. Twilight Spike-ийг өөрийнхөө шадар зөвлөхөөр томилдог. Discord тэгээ найзуудтай ирээд үнэнээ хэлээд би энэ муу дөрүүдийг хоригдсон газраас нь эргүүлж авчирсан. Тэр хонхны байршлыг заагаад өгсөн чи эднэр ориг Grover-ийн ичидийг хуваагаад авчлаа. Улам хүчрэхэг болчлоо. Дээр нь миний Chaos Magic-ийг бас булаацсан гэж хэлдэг. Найзууд нь тэгэл амар уурлал яаж байгаа юм чамаг найзаа гэж бодсон гэдгсэн чинь Twilight-д туслах гэж тэгсэн дайснуудаа дараад улам хүчрэхэг өөртөө ихтэй удирдахч болохыг харахыг хүссэн гэдэг. Тэнгүүд нь Twilight шууд Stars World руу захиа явуулаад хөгшин зургааг болохоор Canterlot-ийн хилийг хамгаалаад өгөөрэй гэж томилдог. Starlight руу бичиж бас анхааруулдаг. Яагаад гэхээр Chrysalis чи Starlight руу амар ус сансан байгаа штэ. Тэнгүүтээ Cadence руу бичээд хэрвээ бид нар чадахгүй байх юм бол нэмэлт хүч болгох томилдог. Тэгээ хэлснийхэн дагуу Chrysalis сургууль руу дайрч байгаа байхгүй юу?
Starlight-гаас сурагчнараа Trixie-тэй хамт нууцсан. Тэгээ Chrysalis-тэй нэг хийдий. Тэгээ мэдээж ялагдаад авгалтай болчихлоо яах вэ? Тэр яг хөгшин 6-гийн ээж хийдэг ядах юмгоос ороод дуусчихдаг. Cozy болохоор шууд Canterlot-ийн ордонд ирээд хоёр гүнжийн ээж хийдэгс ороод авчихдээ. Үндсэн 6 маань Cozy-гоос тэр хонхыг булааж авдгийн даван дээр Cozy хоёр найз нь хүрээд ирдэг. Тэгэл Rarity хүртэл амар ижидээ хэрглэж додолдож модолдол. Бид нэр бүгдээрээ нийлж аваад арай гэж нэг юм Twilight-ийн ганцаарыг нь оруулт энэ чи л бид нарын найдвар эднэрийг яаж дийлэх шийдлийг энэ чи л олж чадна гэдээ явуулчихдаг. Үлцэн ээж доороо ялагдаад хоригдсон. Escort-ийг хорихгүй ирнэ гинжлээд нохоо шиг болгоцсон байдаг. Найзуудаас уучлаарай гэж чинь өөдөл нь юу гэж уучлах вэ? Тэгээ уучлаарай гэдгийг үгээр биш үйлдэлээр илэрхийлээд T-Rex-ийн уур муурыг хүргэж байгаад ингээ гал алдуулчихдаг байхгүй юу? Тэр нь Starlight-ийн тоорыг оноод Starlight-ыг суллалцдаг. Starlight-гээс Twilight-ийн найзуудыг суллаад тэгээд орохчдаг. Ponyville дэрсэн ч Pony-нууд бүгдээрээ хагаралдсан. Болрын эзэнт гүрэнд очсон чинь Twilight бүр аргаа барьцсан. Ямар ч шийдэл олоогүй амар гутарсан сууд байт. Яаж яагаад нөгөө Windigo гэд үзэн ядалтаар хооллдог өвлийн сүнснүүд ирсэн цасан шуурга гарч эхлэв. Найзууд нь арай гэж Twilight-ыг өөртөө ихтэй болгоод бөөндөө нөгөө гуравтаа тулах гэж явж байгаа хгүй юу. Тэгээ үзэлцэж байгаа л яг ялагдгийн даваан дээр бүрхүүл үсээд энэ супер яг Avengers-ийн Endgame шиг уустай. Энэ бүх амьтад яаж ирсэн гэсэн чинь нөгөө хагаралцсан Pony-нуудыг Sandbar тэргүүтээ нөхөрлөлийн сургуулийн сурагчид эвлэрүүлсэн заяа. Тэгснээр Pony-ноос бусад 5 амьтад нь штэ өөрсдийнхөө улс дээр очиод ийм болоод байна гэд тэгээ дагуулад ирсэн. Twilight тэгээд юу болсныг нь сонсож ойлгочвол Equestria-д хар баруун зүйлс байнга тохиолдно гэдгийг мэддэг болохоор Equestria-гийн 6 тулгуур нөгөө хөгшин 6 эсэргээрээ гэрэл гэгийг түгээх хүмүүс ч гэсэн байх болно гэдгийг мэдээд эв нэгдлийн модыг тарьсан. Манай найзууд бид нэр болохоор Equestria-д эв нэгдлийг авчирсан. Гэхдээ бидний ажил ингээд дуусахгүй гэдгийг мэддэг болохоор үйл хэргийг маань үргэлжлүүлэх залуу үедээ зааж сургасан гэд хэлж байгаа байхгүй юу. Тэгээд 3 6 18-аар нийлээд нөгөө 3-ыг дийлчихдээ. Нөгөө 3 ч анхны эвэндээ орчтой. Тэгээ бид нар байнга эргэж ирэх болно энэ төр гэдээс ч дээрэс нь амар том капкейк унжтэй. Шоколадан бороо ороод бүгдээрээ гайхаад Discord руу арчиж Discord биш үү. Тэгсэн чи хэн байсан гэж? Pinkie Pie Discord-ийн ичидийг ашиглаж чадаад байвал яах вэ? Тэгээ Discord за одоо болно гэд гэс ичидээ буцааж аваад гүнжнэрт бас ичидээ буцаад өгчдөг. Тэгээ Discord санаачлаад нөгөө 3-ыг чулуун хөшөө болгоод өгчихдэг. Гол дүрийн 6 Spike-тад олуулаад Donut идэнгээ юм яриад дуустав. Найзуудтайгаа байхад ирээдүй сайхан байх болно гэдэгт итгэлтэй байна гэдэг. Яг төгсгөлийн анги шиг. Ер нь бол төгсгөлийн анги гэж хэлж болно л та. Одоо ганцхан анги байгаа байхгүй юу? Миний зүрх харин дийлэх нүггүй. Төгсгөлийн ангийн шууд ирээдүй рүү өвсрэлт хийсэн. Spike амар том back болсон. Twilight амар өндөр болсон. Celestia-гийн Чирнэлийн хувилбар шиг болсон мөн. Gallus гэд Griffin байсан штэ. Жижигэн 6-гийн нэг нь. Twilight-тэй хамгаалагч харуулна болсон мөн штэ. Twilight-ийн одооны сурагч нь ерөөсөө найзтай болмооргүй байна. Нөхөрлөл ер нь хинт хэрэгтэй энэ цагийн гарц. Оронд нь би ичидээ илүү их сурмаар байна. Танаа найзууд ч гэсэн байхгүй болсон мөн штэ. Найзууд ингээ яваад үгтэн бол анхнаасаа найзтай байх ямар хэрэг байна вэ? Twilight тэгээд coronation ceremony-г яаж болсныг ярьж өгдөг. Ponyville-с Canterlot руу нүүх гээд байгаа штэ. Тэгэл Spike-тэй ярьж байгаа л найзуудаасаа холтохоор болчлоо яана мана гэсэн чинь. Equestria-гийн хамгаалагчид юм чинь нийлж удирдна үсттэй гэдгсэн чинь тийм л дээ. Гэхдээ өмнөхөөсөө өөр болно гэсэн үг гэл. Амар гонхтой байдаг байхгүй юу? Тэгээ гонхтой байгаа найзуудтай хэлэх гээд очсон чинь найзууд нь өөрийнх нь coronation ceremony-д бэлдээд ерөөсөө тоодгүй. Харин ч бүр happy байгаад идэв. Тэгж байгаа сүүлдээ найзуудтай амар уурлаад гомдоод намайг явж байгаад хинч гонглохгүй байна. Тэгсэн чинь найзууд нь мэдээж гонхтой байлгүй яа тийм. Зүгээр хамшиг дүрээс үл бүх юм зүгээр болж магадгүй гэж бодсон. Тэгээ бүгдээрээ нээж сайхан уйлж аваад Twilight-аас найзууд нь адилхан гонхтой гэдгийг мэдсэн чинь арай дээрдээд. Эднэрийг баахан emotional болж байгаа хооронд хоёрноос ажил нь яваад байгаа штэ. Зохион байгуулалтын ажил нь жоохон замхарчтэй. Тэгээ яг ceremony жоохон fail болдог. Гэсэн ч гэсэн тэгээд яаж хийж агаад дуусгах юм аа. Тэгээ бүгдээрээ явах гэж суужсэн чинь Starlight Spike 2 бэлэг өгдөг. Бэлэг нь юу юм гэсэн чинь дурсгалын дэвтэр маягийн юм. Найзуудыгаа сансан үедээ харж байгаарай гэдэг юм бэлгэлдэг. Twilight тэрийг харчаад гинт санаа төрөөд
Удирдагч болсноос хойш анхны зарлиг гингүүтэй. Сар болгон Кандерлотод цугларжээ гэж ярьдаг. Энийг болохоор нөхөрлөлийн зөвлөл гэх юм уу, нөхөрлөлийн хурал гэх юм уу тэгж нэрлэдэг. Council of Friendship. Тэгээ ярьж дуусаг байсан чинь Пинки ороод ирдэ. Үсмэс нь амар гоё болсон. Чиз сэндвич дээр хоёр хүүхэдтэй болсон. Rarity-гийн үсэнд нь ийм саарал сор суудсан. Тэгээд амар ганган болцсон мэд. Rainbow-ийн үс нь яг Wonderbolt-ийн шиг болцсон. Applejack-ийн сүүл нь ийм сүлжээстэй болцсон. Fluttershy-ийн бас үс нь гоё болцсон. Discord хүргэж өгдөг. Discord-тай бодвол хамт амьдарч байгаа юм байна. Хүмүүс Rainbow, Applejack хоёрыг хамт орж ирсэн болохоор суудсан гэж яриад байдаг. Сурагч нь тэгэл гайхал та найзуудаасаа холдоогүй байсан юм уу гэд. Тэгэлгүй штэ, найзууд хэвэр штэ. Найзуудтайгаа сайн найз байхын тулд заавал ойрхон амьдрах албагүй. Хөрлөл гэдэг чинь угаасаа биеийн амрыг харж хийдэг зүйл биш. Хадгалж үлдэхийн тулд хичээл зүтгэл хэрэгтэй байдаг гэж хэлдэг. Тэгэл сурагчийн бодол нь өөрчлөгдөв. Найзтай болмоор санагдаад. Гэхдээ хаанаас яаж найзтай болохоо мэдтгүй юм. Twilight би чамайг хаанаас найзтай болж чадахыг мэднэ гэд. Ponyville-ийн тухай дуудуулж өгдөг. Дуун дээр нь таньдаг хүмүүс зөндөө харагдаж байгаа байхгүй юу? Нөгөө нэг жижигүүд ч мөгд амар том юм болсон. Ер нь тэгээ харуулж болох бүх дөрүүдээ харуулсаад байна. Энийг үзсэн болохоор ч тэр найзуудтайгаа уулзгаар яг Pony нар шиг санагдаад байна. My Little Pony бол маш эртний хүүхэлтэй. 1980-аад онд анхны generation гарсан байдаг. Friendship is Magic ч болохоор 4-р generation байхгүй юу? Ер нь одоогоор гарсан хамгийн шилдэг generation гэж үздэг. Энэний дараа уг нь 5-р generation гэж гарсан. Надад нэг таалагддаг болохоор баруун үзээгүй. Бусад фэнүүд нь ч гэсэн жоон дургүй байдаг шиг байна. 2027 онд 6-р generation гарна гэдээ албан ёсны мэдээлэл гарсан. 4-р generation хамгийн гоё болсон ч гэсэндээ дизайны хувьд Pony-наас хамгийн өөр гэж үздэг. Өмнөх generation-ууд нь арай морьшиг байгааз. Энэ 6-р generation-ы постерыг харахаар хушуун арай морьшиг болцсон байгаа даа байхгүй. Дээр нь 4-р generation-ы дөрүүд байгаа нь бас таалагдаад байгаа. За тэгээ 9 season-ы турш хамт байсан баярлалаа. Үзсэнд баярлалаа. Баяртай.